Хэрвээ та бонд худалдан авахар зорж байгаа бол за бонд ерөнхийдөө бол хадгаламжтай төстэй. Гэхдээ тэрийг бол өрийн бичиг гэж одоо нэрлэдэг. За бонд гаргагчид нь засгийн газар, аж ахуйн нэгж, за тэгээд орон нутгийн өмчит компаниуд бол бонд гаргадаг. За бондын одоогоор Монголд байгаа зарлагдсан нээлттэй олон хаалттай бондуудын хувьд гэх юм бол 20 ба түүнээс дээш хувийн өгөөжтэй бондуудыг бас та бүхэндээ санал болгож байна. За бондын хугацааны хувьд гэх юм бол 1 жил, 3 жил, 5 жилийн хугацаатай өгөөжөө хүртэх нь та хагасчлаар болон 1 жилийн хугацаатайгаар одоо өгөөжөө хувьсах болон тогтмол бүтээгийг хүртэж иж болдог. За хамгийн бага эрсдэлтэй бүтээгдэхүүн гэж үздэг бөгөөд засгийн газрын бонд бол угаасаа ямар ч эрсдэлгүй. За хэрвээ аж ахуйн нэгж одоо бонд гаргаад дампуурсан тохиолдолд хадгаламж эзэмшигчдээс төрүүлээд буюу бонд эзэмшигчдийн худалдан авалт хийсэн одоо төлбөрийг болон хүүгийн төлбөрүүдийг нь хамгийн түрүүнд гаргаж өгдгөөрөө одоо эрсдэл багтаа бүтээгдэхүүн гэж тооцогддог. Тэгэхээр хэрвээ та мөнгө өрөнгөө өсгөх жилдээ нэг 20 гаруй хувийн өгөөж хүртэхийг хүсэж байгаа бол мэдээж бондын зах зээл рүү сонирхож олно. За бондын худалдан авалтыг хийхдээ та Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа албан ёсны, мөн цаасны компаниудаар дамжуулан худалдан авалт хийх боломжтой.